Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэж болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүдийг нууцалсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Нийт манай сувгийг сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. Манай сувгийг нийтдээ үздэг хүмүүсийн ихэнх маань буюу 90% нь сувгаа дагдаггүй юм бэлээ. Хэрвээ та манай сувгийг сонсох дуртай бол манай сувгийг дэмжиж, сувгаа дагаад, тэгээд бичлэг орох бүрт хэрвээ та бүхэнд таалагдах юм бол лайк дарж дэмжиж байгаарай гэж хэлмээр байна. Ингээд өнөөдрийнхөө хэрэгтэй орцгоё. Өнөөдрийн дугаараар хөдөө орон нутагт болсон нэгэн харамсалтай хэргийн талаар та бүхэнд ярина. Хадам ээжийнхаа нүдэн дээр ханилан суусан эхнэрээ хутгалж алсан гэмт хэргийн талаар өнөөдөр ярихад бэлэн болсон байна. Шүүгдэгчийн биеийн байцаалтаас та бүхэнд хүрэхэд шүүгдэгч Баяраа нь Монгол улсын иргэн хөдөө орон нутагт төрсөн. Хэрэг үлдэх үедээ 29 настай байсан. Эрэгтэй, боловсралгүй, мэрэгжилгүй хөдөө орон нутагт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй юм байна. Шүүгдэгч Баяраа нь урьд өмнө аймаг дахь сум тундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цагийн албадан ажил хийлгэх ял, мөн 2014 оны 1 дугаар сарын 8-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2 сарын баривчлах ялаар тус шийтгэгдэж байжээ. Шүүгдэгч Баяраагийн холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч Баяраа нь арх согтууруулах хундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед хөдөө орон нутагт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр жаргалын хэвлээ, ар нуруу, цээж болон 2 гарт хутгаар зүсэх хатгах үйлдэлээр олон тооны шорох үүсгэж онц харгас сэрцгийн аргаар амь насыг нь хохироосон. Мөн энэхүү балмад үйлдэлийг нь таслан зогсоох гэж оролдож байсан жаргалын төрсөн их хорлоог эсэргүүцэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус холбогджээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ихжийнхэн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Маш гомдолтой байна. Хүнч гисэн малаа хичнээн хутгалахгүй. Миний хувьд шүүгдэгч Баярааг хүрэгчүүдээсээ арай дээрнэ гэж боддог байсан. Хүнд муудах, сайдах үе байдаг. Миний хувьд дүүгээ чамд буруу байгаа гэж загиндаг байсан. Баярааг арх уухад юм хэлдэггүй байсан. Заазурцсан гэж байхад цагдаа дуудсан гэсэн. Мөн 2020 оны 11-р сарын 19-ний өдөр сахлын татваргаар зүссэн учраас цагдаа дуудсан. Тэрний дараа амь насанд нь хүрчглээ. Анх чамааг их хүндэлдэг байсан. Чи ядаж миний дүүг бодоогүй юма гэхэд 2 балчир хүүхдээ бодохгүй яасан юм бэ? 2 хүүхдээ бүлтгнүүлээд үлдээх ямар байна вэ? Гар хөлийг нь зүсээд сануулаад өнгөрөхгүй яасан юм бэ? Айлгаад орхихгүй яасан? Аминд хүрэх ямар шаардлага байсан юм бэ? Ажил явдлын үеэр хүүн "Ихчээ, миний ээж хаана байна вэ?" гэж асуусан. Намайг ээжээ гэж дууддаг. "Ээжээ, манай ээж бүр харагдахгүй байна" гэж хэлэхээр нь ээж нь өвдсөн учраас ирч чадахгүй байгаа гэж хэлсэн. Миний 2 хүүхэд чинь ухаантай юм чинь аав ээжигээ санаж болохгүй шүү гэж хэлсэн. Одоо бол ээжигээ асуухгүй байгаа. Тухайн үед ягаад 2 хүүхдээ бодоогүй юм бэ? Оршуулгын зардалд дунджаар 8-9 сая төгрөг болсон. 5 сая төгрөгнөөс илүү мөнгө зарцуулсан. Нөөтийн баримтыг ирээд олохгүй байгаа. Яг юу авсан талаараа дэвтэр дээр нарийн бичсэн байгаа. Хин хинээхээ амьдралыг мэддэг учраас илүү мөнгө нэхэмжлээгүй. Энэ хоёр хоёлаа бичиг үсэг мэдэхгүй. Гэрлэлтэд батлуулах талаар ярьдаггүй. Ажил явдлын үеэр Баяраагийн ар гэрээс 700-аас 800 мянган төгрөг өгсөн. Оршуулгын зардалд 2 сая төгрөгийг өгсөн гэж мэдүүлжээ. Амь хохирогчийн төрсөн ээж бүхий мэдүүлэгт өгсөн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Баяраа охиныг маань гэрээс аваад гарсан. Охин маань бахираад байсан. Баяраа охиныг маань алчхаад өөрийгөө ална гэдээсэн. Хэдэн удаа хутгалсныг нь мэдэхгүй байна. Намайг очиход түлхсэн. Гараараа татсан боловч дийлэхгүй байсан. Тэгээд гараа зүсүүлсэн. Хутган газар унаа дахиад миний охин руу дайрч байсан. Сүүлдээ юу болсон талаар мэдэхгүй байна. Учир нь ухаан мэдрэлээ алдсан. Манай бэр цагдаад дуудлага өгсөн. Баяраа тийм их сохтуу байгаагүй. Санаатай алсан. Миний хувьд зүгээр. Надад хохирол байхгүй. 2 нэлэх хүүхэд нь үлдсэн. Нөгөө эмээ нэрээд баг хүүхдийг нь аваад явсан. Миний хувьд өөр дээрээ байлгана. Манай зээ охиныг зөндөө зодож байсан. Олон удаа цагдаа дуудаж
өгчээсэн. Мөн нэг удаа охиныг маань заазурдаж байсан удаа байгаа. Шүүгдэгчийг арх уухад охин маань дуугүй байдаг байсан. Харин шүүгдэгч арслан бар шиг л байдаг байсан. Эрүүл байхад нь юм хийлдэг, согтуу үед нь юм хийлж чаддаггүй. Хөдөө байхдаа мотоциклтэй чирч байна гэж дуулддаг. Хоёр хүүхдийг нь бодоод салгаж чаддаггүй байсан. Шүүгдэгчийг арх уухад нь арх ууж болно. Уус үедээ унтаж бай гэж зөндөө хэлж байсан. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу ялын дээд хэмжээ өгүүлмээр байна гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд амь хохирогчийн төрсөн гэж дахин мэдүүлэг өгөхдөө 2020 оны 11-р сарын 19-ний орой 18 цаг өнгөрөгөөд баяраа манай хүү алтан сүхтэй хамт орж ирсэн. Удалгүй алтан сүх нь гэрээс гараад явсны дараа баяраа шкаф нээгээд миний хувцсыг угаасангүйгээ дуурлаж чамайг ална гэж манай охиныг зансан. Тэгээд баяраа хүрэгчин доор байсан хар эртээ хутгийг аваад жаргалыг заамдаж гэрээс гаргаж гэрийн урд талд шилэн хүзүүн дээрээс нь гараараа дарж байгаад утгаараа нуруу цээж хөвлийн хэсэг рүү нь олон удаа хатгсан. Тухайн үед манай бэр солонгоо бит хоёр байсан бөгөөд гэд дийлээгүй гэх мэдүүлгийг өгсөн байна. Ингээд тухайн айлын бэр буюу солонгоогийн мэдүүлгээс хүргэе. Манай гэр аймгийн сумын хашаанд байдаг бөгөөд баруун талын гэрт манай хадам ээж хорлоо, түүний охин жаргал, хүүхэд нь хорлоогийн нөхөр болох данданаар амьдардаг. 2020 оны 11-р сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим өөрийн гэртээ 4 хүүхдийн хамт байж байтал гэрийн гадаа жаргал бэрхрэх шиг болохоор нь хаалгаа нээгээд хартал баруун талын гэрийн үүд хэсгээс ертөнцийн зүгээр жоохон урагш баяраа жаргалын шилэн хүзүүн дээрээс нь гараараа доош нь тонгоолгосон байдалтай би чамайг ална дараа нь би өөрийгөө ална гэд бархирч байсан ба хадам мэж хорлоо наадханд чи хутаг байгаа чи цагдаа дууд гэхээр нь гэрлүүгээ орж өөрийнхөө уцаар цагдаад дуудлага өгчхөөд гэрээс гарахдаа хамгийн том охин инхлэнд 3 дүгээ харж бай хаалга төгжээрэй гэж хэлээд гарсан. Намайг гэрээс гарахад мөн л жаргалын хүзүүн дээр нь дарсан байдалтай баруун гартаа хар өнгийн хутга барьчихсан. Тухайн хутгаараа жаргалын цээж хөвлийн хэсэг рүү хэд хідэн дүрсэн. Ихэвчлэн гэдэс рүү нь хутгаараа дүрж байгаа харагдсан. Ээж хорлоонд чи болил доо гэд баярагийн цамцнаас татсан боловч гараараа түлхээд унгаасан. Ээжийг дахиж очоод салгах гэтэл ээжийн гарыг хутгаараа зүсчихсэн юм. Харин би салгах гэсэн боловч үнэндээ айгаад ойртож чадаагүй. Талигаач жаргаланд болил доо. Би өвхлээ шүүдэ гэж хэлж байгаа нь сонссон. Талигаачийг баруун тийш харсан байдалтай газар твтэж байхад баяраа мөн хутгаараа нуруу руу нь хатгаж байгаа харагдсан. Тэгснэ баяраа жаргалыг орхиод манай гэр рүү гүйж цоочтой хаалгыг хүчтэй татаж нээгээд гэрлөө орсон бөгөөд удалгүй гэрээс гарч ирээд жаргал дээр очиж толгойных нь хажууд суугаад уйлж байх үед түргэн тусламж цагдаа нар ирсэн. Баяраа арх уучсан байдалтай харагдсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Шүүдэгч баярагийн хатан махын мэдүүлгээс бүгдээрээ сонсцгоё. 2020 оны 11-р сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим манай хүргэн болох баяраа миний утас руу танихгүй хүний утаснаас залгаад хаана байна? Уулзъя. Баривчилгаанаас сая гарлаа. Ганцхан байна. Ууй гэхээр нь хойно байх худгийн баруун талд байх буудал дээр 17 цаг өнгөрөгөөд уулзсан. Тухайн үед баяраа сарл өнгийн жижиг маркийнхэн сайн мэдэхгүй байна. Такситэй ирээд баяраа бит хоёр тэндээс X дэлгүүрийн зүүн урд талд байх манай хуурайх Эрдэнэ гэх айл руу очисон ба замаараа манай найз тулгааг дагуулад гуруула Эрдэнэгийн точсон. Баяраа таксинаас буухдаа 0.5 литр архитай буусан ба тухайн архийг Эрдэнэ баяраа тулгаа бид дөрөв хувааж ууж дуусгасан. Тэгсэн манай эхнэр болох цэцгээ нь 18 цаг өнгөрөгөөд Эрдэнэгийн дээрээд гэрлүүгээ явъя гэд цэцгээ баяраа бид гурав манайх руу очисон ба баяраа нь хоёлаа ээжийнх рүү явъя гэхээр нь зөвшөөрч бид хоёр төрсөн ээж хорлоогийн точсон. Тухайн хашаанд бол хоёр гэр байдаг бөгөөд зүүн талын гэрт нь манай дүү булгаагийн харин баруун талын гэрт манай ээж хорлоо баярагийн эхнэр жаргал хүүхэд болон ээжтэй сүулт суусан дандан гэх хүмүүс амьдардаг. Баяраа бид хоёрыг очиход бол ээж хорлоо талигаач жаргал хүүхэд нь болох ананд зүүн гэрийн талын гэрт хэн байсныг мэдэхгүй байна. Тэгээд баяраа бид хоёр хорлоогийн гэрлөө ороход баяраа талигаачид хандаж чи утсаа авсангүй би цагдаагаас залгаад байхад гээд жоохон уцаарлангүй хэлж байсан. Тэгээд л би гэрээс гарч шууд гэрлүүгээ явсан. Тэгсэн удалгүй 10 гаруй минутын дараа манай эхнэр лүү бэр солонгоо залгаад дүүгчин энд алах гээд байна гэж бархираад харна. Би ээж рүү залгахад би дүүгчин нэмлэг рүү авч байна гэж хэлээд уцаа тасалсан гэх мэдүүлгийг өгчээ. Насанд хүрээгүй гэрч инхлэнгийн мэдүүлгээс хүргэе. Би 2020 оны 11-р сарын 19-ний өдөр өөрийнхөө гэрт ээж солонго 3 дүү нарын хамт байж байхад 18 цаг өнгөрөөд гадаа эмэгтэй хүн хашгирах шиг чимээ гарсан бөгөөд манай ээж солонго нь
бид дөрвийг гэртээ түгжээд надад дүүнрээ харж байгаарай гэрээсээ гарч болохгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн гэрийн гадаа жаргал эгчийн дуу шиг байсан уйлаад хашгираад бас эмээ хорлоо ээж солон нарын уйлах чимээ гарч байгаа сонсогдсон. Тэгсэн гинэд хаалгыг баяраах татаж орж ирээд гэрийн зүүн талд байх тоогоо шанах идэг тавиурны шургуулгыг татаж үзээд юм хайгаад байх шиг байсан. Би маш их айж гэрээс гарч баруун тишээ гүйчихсэн юм. Удалгүй цагта эмнэлэг ирээд явсны дараа гэрлүүгөө ороход гэрийн зүүн хойд талд хар өнгийн иштэй хутга байсан. Манайд тийм хутга байхгүй. Миний бодлоор баяраах гаднаас орж ирэхдээ гарахтаа үлдээсэн байх гэж бодож байна гэх мэдүүлгийг өгчээ. Шинжээчийн 72 дугаартай шүүх хэмнэлгийн дүгнэлтээр талигаач жаргал нь олон газар гэмтэж шарх авсан байсан тогтоогдсон. Голдууд, зээж, хөвлийн хэсэг, гар хөл, нүүр, хөх ташааны хэсгүүдэд гэмтсэн шархнууд байсан. Зарим шарх нь эр үзүүртэй зүйлээр үүссэн, бусад шарх нь мохой зүйл буюу хүчтэй цохилтоор бий болсон байж. Энэ гэмтлүүдийн улмаас цус их алдаж, зээж хөвлийн хөндөд цус хоримтлагдсан. Энэ нь 8 насыг нь шууд авч явсан гол шалтгаан болсон байна. Талигаач нас барах үедээ согтолгүй байсан бөгөөд үхэлд хүргэх архаг хууч өвчин байгаагүй гэсэн байна. Харин талигаачин ээж хорлоогийн биед хийсэн үзэлгээр биед нь баруун гарын сарваны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шүүх хэмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-т зааснаар эрүүл мэндийг төр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндэд хөдөлмөрт нь нөлөөлөхгүй гэж үздсэн байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын баяраад хийсэн дүгнэлтээс та бүхэнд танилцуулъя. Шүүгдэж баяраа нь сэтгцийн ямар нэгэн өвчнгүй болсон асуудлыг үнэн зөвөөр тусгаж мэдүүлэг өгөх чадвартай, хийсэн хэрэгтээ хэрэг хариуцах бүрэн чадвартай гэсэн дүгнэлт гарчээ. Ингээд бүгдээрээ шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс сонсоцгоё. Шүүгдэгч баяраа нь шүүхийн хилцүүлэлт мэдүүлэгтээ тухайн өдөр баримтчилгаанаас гараад хадам ах алтан сүхийн 2 найзтай дөрүүлэн арх хувааж уусан. Тэгээд хадмынх руу алтан сүх ахтаа орсон. Алтан сүх ахыг гарсны дараа хадам ээж хөөгөөд ясан. Хүнд хэдэн төгрөгийн өртөө байсан, өр нөхөгдээд байсан. Мөн хүүхдийнхээ мөнгнөөс өгөхгүй яасан юм бэ гэж хэлэхэд чи өөрөө өгөхгүй юу гэж хэлсэн. Утсаа өгчөх, мал авахын байвал ярэ гэж хэлэхэд утсаа өгөхгүй болохоор нь чи өөр хүнтэй болсон юм уу гэхэд тийм болсон. Яадаг юм зайлгээд байсан. Энэ талаар хадам ээж сайн мэдж байгаа. Манай эхнэр гараад байн уцаар яриад байсан. Чи яагаад хүнтэй уцаар яриад байгаа юм бэ? Өөр хүнтэй болсон юм уу гэхэд тийм гээд байсан. Тухайн үед алыг гэж бодоогүй, айлгыг гэж бодсон. Шкафын шургуулга татхад хар ирштэй хутга байсан. Гадаа харанхуй болж байсан. Хутгалсан байснаач мдээгүй, чирээд гарсан гэж байсан. Хийсэн үйлдэлээ мдээгүй. Салхинд яваад нэлийн согтсон. Хадам ээж хорлоо хажуугаар орж ирээд байсан. Тэгэхдээ хутганд зүсэгдсэн байх. Би 2013 онд мотоциклноос унсан. Тэрнээс хойш ууртай болсон. Манай сумын эмчнэр толгой зүрхний эмчилгээ хийлэг гэж байсан. Сумандаа нугасны ус 2 удаа ахуулж исэн. Тэрнээс хойш уурлах болсон. Жаргалтай эрүүл үедээ муудаж байсан үе байхгүй. Дандаа архиус үедээ маргалддаг. Хийсэн хэрэгтээ гимшин харамсаж байна. Тухайн үед айлгыг гэж бодож яасан гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд мөн дахин хэрэгээ хүлээн мэдүүлэг өгсөн байна. Тухайн мэдүүлгээс нь та бүхэнд уншиж хүргэе. Би 2020 оны 11-р сарын 19-ний өдрийн 16 цагийн үед цагдаагийн газрын баримтлах байрнаас суллагдаж төв рүү орж такси аваад тухайн такситай 60 айлын зүгт явж 60 айлын баруун талын дэлгүүрээс 0.5 литрийн архи авч таксины ахын утсаар алтан сүх рүү залгаж алтан сүхтэй уулзсан. Тухайн архийг алтан сүх хэрнээ тулгаа бид дөрөв эрдэнэгийн хувааж ууж дуусгаад алтан сүхийн эхнэр бид гурав тэднийд очисон юм. Тэгээд би алтан сүхтэй хоёулаа ээжийнх рүү явъя гэхэд алтан сүх зөвшөөрч хадам ээж хорлоогийн 19 цагийн үед очиход хорлоо жаргал 2 байсан. Алтан сүх нь хорлоогийн цай уучхаад гарсан. Алтан сүх гарсны дараа би жаргалд чи уцаа авчихгүй ирээд гарын өсөг зураад өгчихгүй гэж хэлэхэд жаргал яах гээд байгаа юм гээд ууралсан. Тэгээд би хувцас солих гэтэл миний хувцас бохир байхаар нь жаргалд чи миний хувцсыг угаахгүй яасан юм гэхэд жаргал чиний хувцсыг угаах албагүй гэсэн. Мөн жаргал нь хүмүүс өрөө нэхэд хэцүү байна гэхээр нь чи тэр өрөө хүүхдийнхээ мөнгийг буухад өгөхгүй яасан юм гэхэд надад мөнгө байхгүй. Харин чи малаа өрөө өг гэсэн. Би жаргалыг уцаа өгчих би арай зохицуулъя гэхэд уцаа өгөхгүй болохоор нь би хардаад хөргөч доор байсан гутгийг аваад барихад жаргал нь гэрээс гарах гэхээр нь гэрийн үүдэнд шилэн хүзүүн дээр нь гараараа доош дараад гарт байсан хар ирштэй хутгаар хевлийн тус газарт нь 2-3 удаа хутгалсан. Нуруу руу 1 удаа хутгаар дүрсэн, мөн цээ жигэм хэсэг рүү 1 удаа хутгаар дүрсэн.
Өөрөөр бол хааш нь хутгаар дүрснээ санахгүй байна. Ямар ч байсан хатан мэж болиулах гэхээр нь хутгаараа гарыг нь зүсчихсэн. Санаатай бол зүсээгүй. Тэгсэн хатан мэж чи эхнэрээ алчглаа шүү дээ гэд бархир хаарна. Гинэд болохгүй юм хийснээ мэдээд өөрийнхөө амийг хорлох санаатай зүүн талын айл руу ороход олон хүүхэд байхаар нь амиа хорлож чадаагүй. Би зарим зүйлээ санахгүй байна. Би 2013 онд эхнэрээ зодсон ба сүүлдээ мөрийг нь байх предгэр зүсэж 14 хоног баривчлагдаж байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Шүүхээс шүүгдэж баяраг он царгis сэрцгээгээр хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт буруутайд тооцож ял оноосон. Түүнд 20 жилийн хугацааг хаалттай хорих ангид илүүлэхээр болсон байна. Мөн 800 мянган төгрөгөөр тоорох ялаар шийтгэжээ. Шүүх өмнө нь баярагийн цагтаа хоригдсон 119 хоногийг энэ ялтанд оруулан тооцсон бөгөөд ял эдлэх хугацааг нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолох юм байна. Мөн хэрэг толботой эд мөрийн баримт болсон хутаг хувцас зэрэг зүйлсийг устгахыг даалгажээ. Хохирогч буюу талигаачийн гэр бүлийн гишүүдэд учирсан хохирлыг нөхөн төлөх шаардлагатай амжилгээ оршуулгын зарлыг гаргуулах эрхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдөд олгосон. Мөн талигаач жаргалын хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг орон нутгийн засаг даргад даалгажээ. Ийм төрлийн гэмт хэрэг Монгол ганц биш, байнга л гарч байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл, архиталт, уур уцаар хардалт энэ гурийн цаана ихэнх хэмэгнэлт явдал өрнөдөг. Хүн үнэхээр тохирохгүй, ойлголцохгүй хүнтэйгээ хамт амьдарч байвал төвчээд үзье гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Амь нас эрүүл мэнд хамгийн үнэтэй. Ирээдүйд хинтээ хамт амьдрахаа, хинтээ амьдрал холбохоо сайн судалж, бодож байж шийдэх хэрэгтэй. Учир нь уур арх хардалт гурийн холц бол хүнийг алж, гэр бүл, үр хүүхдүүдийг сөнөөдөг аимшигтай зүйл юм. Өнөөдрийн хэрэг бол үүний бодит нэгэн харамсалтай жишээ байлаа. Ийм зүйл дахин бүү давтагдаасаа гэж хүсэж байна. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай баярлалаа.